сургуулийнхаа хориглыг болохгүй авраал хориглоо дааж болж байгаа юм. Хаана яваагаа ч идэхгүй нэг имээ дагаал гэж бит. Яа ямар хөл. Бит хоёрын уулын орой гэдэг юм чи. Энэ нь баг уулын орой юм байна дөө гэслээс. Тэсэнчтэй юунаас юу ус гаргаж штэ. Шалганкнаас уу? Тин шалгагнаас ус гараад штэ. Энэ шалганкны ус юу гаргаж байгаа биш энэ ус бүр эндээс нь хийж байгаа байхгүй юу? Бид тэр шалганкны ус биш тэр шалганк. Тэр халуутад ийм халуун мэдээ багсч. За миний ингээд альбас 9 сарын 1-ийг хэллээ. Манай хичээл 9 сарын 5-наас орж байгаа. Өнөөдөр манай хичээл ихний өдөр. Тэгээд сургууль явж өнөөдөр 12-оос хичээл эхэлнэ. Угаасаа эхний 7 хоног болохоор зүгээр танилцаа өнгөрөх байх. Тийм болохоор өнөөдөр миний хамгийн их цагтай өдөр. Орой би бүр 9 хүртэл хичээлтэй. Гэхдээ дундуур нь дөнгөж эхний 7 хоног болохоор их завсарлага авах гэж бодоод дундуур нь гэртээ ирнэ гэж бодож байгаа. Амар найз ихтэй боорч тэгээд би өдөөсөө шүхэр авчраагүй болохоор тэгсэн найз ихтэй фоксгайг би шилнээр боорон бүслэх гэж баяр одоо хари орой 6-ш юу 환승입니다. сая би сургууль дээр ирсэн чинь гівэн зумэр авахчлаа манай их класстай 20 минутын өмнө бичсэн байна. Тэгээд цаа явж. Тэгээд ихтэлсэн бол тэсээ миний апартаас ирсэн. Тэгээд хатгаас орчихлоо. хичээл гараа явж байна. Би хагасан бичэл. Тэгтээ өглөө амгаа сэрэг болчтой. Түрүү зуны ингээд түрүү намар 9 сард юм байгаа. Би чинь түрүү намар чинь 9 сарын 3-нд Монгол явчаад эргээд 3-нд ирсэн шүү дээ. Тэгэхэд тэрнээс хойш нэлээд удаан халуун байсан шүү. Өглөөч гэсэн. За одоо сэргэн болчихжээ. Энэ сургуульд суртан нэгэн материал авах гэж байна. Яг энэ материал хэрэгтэй байгаа хэвээ удахгүй визээ сонгуул миний визний хугацаа дуусчихаа. Тэгээд одоо юу цаашдаа юу гэж боловч байгаа интернетээр сонгуульч гэж бодоод. Тэгээд би нэг chút дэлгэн стач тоглоод үзэн. Юу манай юу Монголын оюутны шишээ бод хүлийн төлөө тоглохоос нь тэрийг үзэн. Я бас үлээний интернет дагаад тэрийг үзэн. Өнөөдөр амар халуун би өдөр өнөөдөр хитэл тахгүй юу. Тэгээд гадаа 30 тавцсан. Одоо уг нь 9 сар өнгөрөөд 9 сарын 10-д болчиход байгаа байхгүй юу. Тэгсэн байж нэг хүчлээ байна.
явууллаа. Өнөөдөр 2 хичээлтэй. Тэгээд эхний хичээл нь 10-аас орно. Тэгээд одоо тэгээд 9 төсч болж байна. Тэгээд сургууль дээр бүрээд ирчихсэн байна. Тэгээд өнөөдөр би хичээлд суух замаараа юу явуулах вэ? Нэг эрүүл мэндийн наадтаасаа болоод нэг тийм бичиг шиг юм Монголд утсан болохоор тийм бичиг шиг юм явуулах ёстой. Тэрийг явуулна. Тэгээд өнөөдөр угаасаа марх 7 хоногийн дундаас эхэлж орж ирсэн багхгүй. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн нэг эхний 7 хоног гэж явж байгаа. Тэгэхээр зүгээр ингээ хичээлээ танилцуулаад ямар юугаар яаж дүн гаргахаа танилцуулаад тэгээд таарчих байх гэж бодож байна. Тийм ээ. Одоо манаас хөөсөөр нэг нь дэжигээс нэг нь чамцтай болсон дээр би дэжиг одоо сайн юм айцдаг. Тэгээд энийг явуулчих юм маань эрүүл мэндийн даатгалын нэг юм байсан. Тэгээд энийг явуул цаад аваад ашиглав.